Сайн байцгаана уу? Та бүхэндээ сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. За ингээд Amis Time подкастын зэрэгэлдээ ертөнц болонгийн Монгол улсын бодит гэмт хэргийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тухлан сууж таалан сойрох нь. Архичдыг ариутгасан нь. Ардын цагдаа нар тэр үед архичдтай ширүүн тэмцэл хийж байж. Архичдаас үүдэлтэй олон ноцтой хэрэгүүд гарч байсан үйл дээ. Хүрээний чан хойно орших ихэмсэг цэнгэлт хайрхан уул руу хүрээний гангачуул, баячууд үе үе явж наргиж цэнгэдэг байж. Иймээс ч цэнгэлт уул гэрж нэрлсэн нь онсон ч үж магадгүй юм. Хэсэг бараан үлс цэнгэлт хайрхан уулын оройг янагхнаар тэрч цэцгийг тэтгэж навцыг угаах болов. Пагам хүүхэн сайвар хар морь онож цэнхэр дурдан дээлөмсөж булгаар богцонд 2 шил арх монопол, яотон, ааруул өрөмхөн хийж аваад баруун сэлбийн хөвгөнд очив. Баруун сэлб төдийл том биш. Гэхдээ усаар татрахгүй чимээг өхөн урсаар өндөр хошооны баруун талаар шавар шавхай хог новш дундуур бүтчингөөсээр арайхийн дунд голдорж нийлж баясан утгааж. Болцсон хархуу готов борлог морьтой 9-р гудамжнаас давхан гарч ирв. Готов эхнэр хүүхэдтэй. Пагам хүүхэн одоо болтол эрд гараагүйч эрийн буянтай учир өдөр болгон шахам шалаг ирчүүдтэй цэнгэлт хайрхан эсвэл туулын бургас руу зугаацах дуртай аж. Энэ тэнж түүний амьдрал байлаа. Үүндээ ч ухаангүй дуртай байсан юм. Пагам ирвэхэнүүдэрээ нэмсэглэн хүрээний дэгжин хархуу сайн уу гэж үг хайж ирчүүдийн зүрхийг янаг тавчаан гонгаалыг асааж орхидог хөөхнүүдээр ирмэв. Хүрээний хөөхөн хүүхний амрыг ирээ гэж хүрээний дэгжин залуу гэдэг үгэнд хөөрсөн готов хэлээд морио услав. Тэр хоёр дөрөө хашуулан явсаар цэнгэлт хайрхны уулын ам өгсөн явв. Цэнгэлтэй голын хөвөөнд гүү барьсан 2 айлын хажуугаар өнгөрчлээ. Гүү сааж байсан бүсгүй тэднийг хараад "Хөөе, энэ хүрээнийхэн дандаа ингэж зугаалж авах юм. Ямар ч сайхан юм бэ?" гэж бодов. Цайвар хар морьтой энэ хүүхэн өчигдөр бас л зугаалж байсан да. Яасан ч сайхан жаргалтай юм гэж унаг татаж байсан хархууд хэлж. Готов пагам хоёр цэнгэлтийн хүндийн зүүн талын модтой гүн жалга руу орж 2 мориоч өдөрлөн модноос уяад жижиг ногоонд гівсгэрт ирж зэрэгцэн сув. Готовч хүрэн булгаарн богцносоо чансан мах, чихэр, боов 2 шил арх гаргаж тавив. "Хэтэр, хүрээний дэгжин хархуу гэсэндээ нүн чихтэй байна шүү" гэж пагам үг хаяв. Хүрээний хөөхөн хүүхэнг дайлцаа айлахгүй бол гомдоо давхиж магадгүй гэж бодоод гээд готов нэмсгэлв. Хүрээний хөөхөн хүүхэн ч богцноосоо архитаарс идэж уух юмаа гаргаж тавив. Модон тагшинд мэлмэртэл арх хийж пагунд барив. Тэр хоёр аах ихийн зуур 2 шил арх султгаж хаяад бараг нүцгэлсэн ч юуны урд архинд хүлчөөрхөж ганц бодож санаж ирсэн үйлдэлээ хийхэж мартаж орхиж. Өдөлгүй пагам хүүхэн хизээний адарааш шазрын зангаараа өмхий үгэр муучиртал утаж готвын хар хорыг хусв. Чам шиг хүрээний архичин хүүхэн ингэж ч дарвалцахгүй шүү гэсэн готвын гашуун үг хүрээний хөөхөн хүүхний гижгийг нь хүргэж уурыг нь уулам сагсаалгаад орхичж. Пагам жижигхэн гараараа готвын 5 гэзгнээс зуурн чарлсан. Чам шиг л шин цагаас хоцсоч бөөс усэндээ баригдахгүй л дээ би. Хувьсгалын ёсонд хизээний орсон гэж дайраа зогссонгүй махны хажуудайсан эвэриштэй хурц хутгаар 5 гэзгийг нь угаар нь хэргэж хаяад хувьсгалж болоорой гэж тавлаад урд нь хайчгаач. Готов могоо үтсэн мэт өснөөсөө айн дав хийж салгалж чичирсэн гараараа толгоогоо тэмтэрч үзснээ химжээсгүй хорсон хэлхээс харцаар дүрсхийн палисан хар гараараа хүрээний хөөхөн хүүхний нүрлүү байлгаад хаяв. Хөөхөн хүүхэн ч муухай орилж "Аллаа" гэж бархирч нүцгэн шахан босож харав. Тэр хоёр эвлэршгүй өстөнд дайсан мэт бие биелүүгээ дайрч архичин явдалтай хүүхэндээ хурж уралцаж гарав. Готовч бархирсан согтуу хүүхэн дарж байгаад угт нь сувданд аруулахдаа урт усыг нь угаар нь хэргэж хаяад өшөөгөө авч тавлан хөхөрч байв. Хүрээний хөөхөн хүүхэн сүүлээ тариулсан оодон даах шиг болж байдгаараа цамнаж гарав. Готов бушуухан юм хумаа хамж аваад мордоод хүрээ рүү давхиж одов. Пагам хичнээн согтууж өшөөгөө авахаар арайхан мордож араас нь хөөжээ. Саяхан л дүүрээ харшуулан инээж өнгөрсөн хоёр удалгүй хараал зүхэл болж хөөцөлдөж одохыг харсан сайлчин бүсгүй адуучин хархуу хоёр учрыг үл ойлгосон ч ямар нэг зогсохгүй явдал ургуулжтэй гэж тааварлан хүлдөөний хоёр гинэн цайлган зангаар хөхрөлтөд тоцорч. Хүрээнийхэн ч галзуу юм шиг давхин өнгөрөх готыг харж дэмийл гайхсаар ангаа хоцорч байв.
Готов 5 гизгээ хэргуулсандаа жигтэйхэн сэжиглэж гэртээ дахин ирж хашаан дотроо хар улган болтлоо хөлөрж амьсгаадсан морио сул хаяад гэртээ харин орж ирээд гүнгүрвата бурхан багшийнхаа хөргөний өмнө сүхрэн сууж алга авсар нүдэн майн уншиж эхлэв. Эхнэр нь нөхрийнхөө өсгүй мухар толгой хараад нэг их гайхсангүй. Хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүн болж дээл гэж бодов. Үгүй энэ одоо яаж тийшээ очив доо гэж сэмхнэр бодоо сууж байж. Бурхандаа залбирч бяцхан уужирсан готов нүрээ үрчилгэн ярваач. Муу шуламчин ёстой өөдгөө шулам юм да. Үгүй тэрийг хин тийм агсан гэж бодох байдэ. Гизгийг минь хэргаад гэж зовхтой худлаа залаад мухар толгоогоо тэмтрэв. Энийг сонссон эхнэр нь дүрсхийн галын шилэврээ чулуудаж нэр чи дандаа энэ тэрэндээ завхаарч архитаж явдаг гэж хашааран босож харайж гэрийн хардаг болсон 70 нөхөстэй дээлээ тайлж эхлэв. Готов ихнэрээ дээлээ солиод эхлэхээр яадгийг амдахгүй тул хоймроороо мөлхөж очоод хушууд цорвоолгон царайгаа үрчилгэж залуучуудын эвлэлийг л ингэж дамжиглж авахгүй юу? Орос архиар шахаад гэд үгээг үзэлгүй төгдрөв. Гэтэл ихнэр нь би чамд олон жил дарлуулсан. Би одоо саллаа чамаас гэж хэлээд ихнэр нь бүсээ шүрч ав. Хаалаг тар хийж пагам галзуурсан мэт харин орж ирэхэд авгаа нөхөр хоёр гайхтаа би билүүгээд имэл харав. Пагам орж ирээд халуун галтаа тулгыг нөшгөлөж гал унсыг нь хөглөрүүлээд тэрүүгээр нэгэн болгож хаяв. Халуун тулгаа готов шүүрэн авч уулга алдан. Мө бандгар шулам гэж хашгирав. Эхнэрийнх нь шинхэн дээлэн дээр аргалын цаг унаж халуун утаа чанд руу гэрээр нэг болоотгов. Би чамтаа суухгүй за намайг чи хичнээн хон хуурах гэсэн юм гэж пагам худлууг цохон хашгиран давшлахад готов генетикэн энэ явдал балмагдам дими ангалзаж арчаагүй ярваа эхнэр нөгөө харав. Би чамтаа суухгүй гэдэг үг готов эхнэрийн чих рүү бал бурамшиг цутгаж уур шарыг нь оволцуулж орхив. Тэр нөхрөө буулгаж авах гэж саллаа гэж худлаа айлгадагч салж чаддгүй байж л дээ. Гэтэл ийм зүрх зүсэн мөгийг сонсоод дотор нь пал хийж энэ намайг хайж энэ хүүхэндээ нөхцөж байж шүү дээ гэж бодхоос ямаан уур омгийн шалчиж орхиод нөхрөө өмөрч паган руу давшилж гарав. Янтгар шулам зайлчи айлын гал голомд өшгөлдөг ямар бузар юм бэ гэж давшилж ганцхан үсрэн үснээс нь зурж нүрийг нь майжж ойв. Готов тэр хоёрыг салгах гэж гурвалжин ноцолдон болж хойров. Халуун цогонд ширдэг, гудсан шатаж, гашин утаа багаж, эрх биш авгаа нөхөр хоёр эд хогшлог галаас аврах гэж хувинтаа ус цутгах зур пагам хоймрын арслантай авдар дээрх бурхан тахилыг нурааж, тахилын 8 зүгцийг нь гал руу чулуудсан шар тоосонд галд уралцж эхлэв. Эргүүлийн цагтаа жамц дуудлага аван арайхийн гүйн ирж агсан тавьж танхаарад байгаа пагам хүүхэндээ ноололдож, арайхийн барьж бүсэндээ хавчуулж авсан хоёр алд эр хар сураар дангинтал хүлээ тавьж. Жамцч нүрээ уруулж шар хантаа за хүү татуулсан байв. Хөрш, айл, хамар хашааныхан ч хэрэг дурлан шавж согтуг хүүхнийг бүгдээрээ илэглэн шоолж ав. Ус гизгэн сихсэж, зогсооч өлөөгүй хараал урсгах согтуг хүүхнийг морин дээр нь суулгаж, жамц араар нь мордон дүүр явах нь нэлээд таарагдаж. Хүрээнийх нь лам хараггүй хөгшин залуугүй харан толгоос ихсэрч байлаа. Пагмыг ус цацаж хэсэг байлгаж, архин гарсны дараа жамц байцааж, хэргийг нь хүлээлгэж, хургууны хээгэнд даруулж шүүхэж хэлж байсан байна. Пагам готов хоёрын хэргийг шүүж шийтгэх зохих ялыг нь оногдуулсан юм. Пагми 30 хоног гянданд хорж зовох зүтгэх үйлдвэрт зүтгүүлэн хашрааж ял дуусхан очмогч хохирлын 54 янчааныг түүний гэр хөрөнгнөөс гаргуулахаар шүүх явдлын яамнаас нийслэл хотын захиргаанд эргүүлсэн 5040-р тоод бичигт онцлон дурсан байна. Мөн готвыг зовох зүтгэх үйлдвэрт 10 хоног зүтгүүлэн цээрлүүлж 10 янчааныг гэр хөрөнгнөөс нь гаргуулахаар заасныг мөн тогтоолосоор гүйцэтгэж. Андаг хийдийн цогчин дугуйнд согтуухан агсан тавьж хурал тасалдууллаа гэсэн дуудлагаар цагтаа данзан багдархийн мориор давхиж очиж. Нэгэн халам цойрээ нүцгэн цээжээ дийлтэн би борооныч гаймингийн суманд өхөөгүй новшоогоо юм да. Би бурхнаас жаахгүй гэж хамламтны олбог ширээн дээр нь суужгсан хангалцж байлаа. Лам нар яаж чадахгүй хурал намаа завсарлаж. Данзан согтууг чирж буулхан гаргаж хүрдний дэргэд аваачин байцаавал Ванган аймгийн хүн байв. Түүний хийдэд агсан тавьж бурхан шүтэн бузарлаж хурлын дэг эвдэж хурал тараасны төлөө 10 янчаанаар торгох зовох зүтгэх үйлдвэр зүтгүүлэхээр явуулсан байна. Нийслэлийн цагтан сэргийлэх хороо архитан согтуурагчдын талаар шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. Архитектурны талаар журам гаргахаар гөрсөд хөөцөлдөн байж нийслэл хүрээнд хамаа босаар архи зархыг журамлал эхэлсэн боловч тодорхой үр дүнд хүрээг байлаа.
1924 оны 2 сарын 22-ны өдөр цэргийн явдлын яамны зөвлөлд нэгэн бичиг хэрэглэсэн архитектуртай тэмцэх ажилд нэлээд ахиц гаргаж. Энд гол нь цэргийн газраа ойр зах хязгаарын газар архи худалдаалахыг цаазлан зогсоосон байна. Энэ цаазыг зөрчсөн худалдаачид уугчдыг чангалан шийтгэж байх тухай заасан нь хэлбэрлэлгүй хэрэгжиж байжээ. Гэтэл хан хинтийн аймаг агт засаг тогтохын хошууны нутаг 3 баян гэдэг газар нийслэлээс худалдаачид ихээхэн хэмжээний архи аваачиж сэм худалдаасны улмаас тэнд суугаад цэргүүд нутгийн хүмүүс өргөлж ууж согтууран хэрэг бодлон үүсгэж буй мэдээ ирсэн тул нийслэлийн цагтан сэргийлэх хорооноос 3 цагта дотоодын хамгаалах газар цэргийн явдлын яамны албаны хүмүүстэй очиж шалгаж. Хүрээ банз гэгч олон далдарсан намсраа 5 үхэрт хэрэг архи аваачиж сэм худалдаалж байсныг тогтоон хүрээнд даруй ирж намсрын хашаанд шалгалт явуулж. Тэднийг Сэцэн хааны хорооны хамгийн урд нүрэнд томоохон хашаанд байж өндөр шургааган хашаанд гонхолж байрсан 2 гэр хөх тоосгон байшин бараа түлээний агуулгах байв. Хаалганы 2 тал гинжтэй 2 төвд хар нохоотой учраа цагдаа нар нэвтэж чадахгүй байлаа л да. Данзан морин дээрээсээ байшин дээр навран гарч барааны намхан агуулгын дээвэр дээр өссөн буж байшинд нэвтэрч. Намсраа панз халламцөө хөх өөтөн хуаран дээлтэй ганзай уунга хятад янжуур татаж хевсэн дээр сууж байв. Зарц хүүхэн шанц тоглож зугаацуулах хагаад бие султай эхнэр нь одончуу гадартай хурган дээл хөдрөн орон дээр хөвтөж байв. Данзанг намсраа хүн орж ирж байна ч нэ санахгүй мөнгөн тагш дүүрэн архи болгож. Хүрээ харчууд нэгэндээ юм санаж дойл цохохгүй шүү. Дээшээс үү? Ганзаа авах уу? Монопол уух уу? Нэрлэхгүй хэлчихээ. За би яах вэ? Ардын засгийнхаа ач буйнаар монопол ууж байна да гэж баярх уу. Тэгтэн Данзан би цагдаа байна гэж ширүүхэн дуграв. Харин өөдөөс нь тэгээд л би хамт найргий гэж урьж байна. Алив янжаа чи ойлгохтойхон хөгжимд дуулцгаая бүгдээрээ гэд тоосон шинжгүй сууж байв. За намсраа та бидэнтэй явна да. Би гэж чи ганцаараа биш юм а да. Тэдний бүгдийг нааш нь оруулчих. Гэхдээ тэр бололгүй яах вэ? Та нохоогоо орчих. Чи юу нь яаж орж ирсэн хүн бэ? Миний 2 нохоо надаас түрүүн хувьсгалж үзэлтэй болж ардын цагдаагаа оруулчихсан байх шүү дээ. Эзнээсээ урвсан тэрмүү төвдийн 2 золбон гөлөгт угаадасч битгий өг гэж намсраа хэрхэв. Танах 2 нохоо эзнээсээ таардын засгаас урууж хууль цайзыг зөрчиж байх шивтэй гэж Данзанг дайруулахад намсраас сэртсгийж гүү би урваагүй. Би бол жинхэнэ хар монгол хүн дээ. Би төрдөө үүнэн ч хүн шүү гэж даналцав. Алив олон юм яриадгүй та нохоогоо хорь эсвэл би буудлаа шүү гэж Данзанг сүрдүүлэхэд намсраа баахан хулчиж нохоо хориодог гэж тушаагаад бууцхий зойрноос архи авчир цагдаа нартайгаа найрлнаа гэж зарлагдав. Хэн нэг нь нохоо орсон бололтой. 2 цагдаа орж ирв. Данзан намсрыг босгож та одоо бидэнтэй явах болно. Мөн танад бид шалгалт хийн гэж хэлв. Намсраа гайхан сүмийснүүдээр харснаа. Миний үүсэн дотроо үүрэн дотроо гэв. Тэгтэн Данзан өөрөнд чинь эхлээд бид юм аярэ. Дараа нь ширэлтсэн үсэндээ та өөрөө бөөс хуурсаа ирээрэй л те гэж Данзан хэлв. Намсраа тэрүүд худлаа инээж. Чи ч мөчөөгөө өгөхгүй хүн байна та. Ахыгаа юунд сэрдээд байгаа юм? Ах нь хорхоод ч хоргүй мөрөөрөө амт шүү дээ. Яах вэ нэг юм ин жаахан панц 8 өсрөгчтэй хүн дээ гэв. Тийм үү. Та ачид засаг тогтохын хошууны 3 баян хэмээх газар цаад зөрчиж цэргийн газарт архи хэмжээгээр сэм худалдсан байна. Иймээс зарлиг дагуу танад нэгжлэх хийх болно доо гэхэд наадах чинь миний нэр төрөөр нэг нь нохоодж аваагаас зайлахгүй л т. Ахын тийшээ газар мэдэхгүй. Хүн танихгүй болохоор хөрөөс зүглэж байгаагүй юм байна гэхэд тийш нь архи заруулах гэж 50 үхэрт хэрэг явуулсан юм биш үү? За яах вэ? Та нар манад үзлэг хий. Тэнд ямар архи зарсан юм? Түүний чин ижил энд байж л таарна гэж намсраа банц хэлээд түлхүүр аваад гар агуулах амбаар саваа бүгдийг нь үзүүлгэж зарц хүүхэн тушаа. Нэгжлэхээр үнэхээр тэднийхээс ганцлонч архи гарсангүй. Цагдаа Данзан хаширлаж цагдаагийн газар авчирч байцааж жижүүрт хүлээж өгч.
2 хоногийн дараа энэ бодлооны учир тайлагдаж Төшөөд хааны хорооны гизэгт намсраа гэгч архи аваачиж Цэм 8-аас нь нотлогдож. Данзан тэргүүтээ хэдэн цагта үүрээр гизэгт намсрын гэрч дайран орж олон янзын архи илрүүлж хэргийг хүлээлгэж байсан түүхтэй ажээ.